анхны хайртайгаа хэдэн насандаа учирсан бэ? Тэр бүхэл мэдрэмж догтлолыг магадгүй хизээж мартаж чадахгүй бах тий. Өнөөдөр та бүхэндээ 2015 онд гарч байсан Оросын 14 насны анхны хайрын түүх гээд маш хөөрхөн романтик гэрний сурагч насны хэрвээ цагаахан ариухан хайрын талаар мөн тухайн үеийн нөхцөл байдал, амьдралын өнгө, найз нөхөрлөл гээд бүхий л зүйлсийг багтаажсан хөнгөн гэгээлэг киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Алёша! Босоорой хүүе Алёша! Босол доо хичээлээсээ хоцорлоо штэ гэж хэлсэн ч ээжийн яриа огт нөлөөлөхгүй. Харин Алёша чиний мопедыг хулгайлцгаж гэж хэлэхэд л годхийн сэрж байгаа хөвгүн бол 14 настай 10 жилийн сурагч. Хичээлийн нэг өдөр дүрмийн дагуу зарим нь хичээлдээ анхаарна, зарим нь нойрон хүрнэ, багшийн яриа чихний хажуугаар өнгөрнө, харин зарим нь янз бүрийн зүйлс хийгээд хичээлээ хийн гэж гонжийн жоош үдээ гэж. Сүүлдээ багш нь уурлаад баллуура хүртэл шидэх жишээний. Хичээлээ таарчихсан атманууд найзуудтайгаа хамт гудамж мэдэрлээл хийц хөрсөн амтд хин шүлсээ хол хаях вэ гэж тоглож моглоод байж л лаг хөөрхөн 3 охин хажуугаар өнгөрөхөд Алёша нүдний шил зүүч гисэн охинд нь бараг л анхны харцаар дурлцсан байхаа. Нөгөө 3 охиноо шууд араас нь дагаад дэлгүүр оронгууд нь дагаж ороод манай 3 охин бол нилээн том хүн шиг хувцалсан болохоор худалдагч ихчийг найраад жин тоник аваад гарахаа мэдэж байгаа аахгүй юу? Харин манай 3-т яг өгч харагдаач жоохон гутарчихсан 3 охиноо харах гээд гарсан ч чон гих бүлгийн хитэ ах нартай шохоорхоод байгаа охтууд нь хамт анхаарн за худ угаасаа ах нарт алуулах юм байна л гэж бодлого яах вэ? Ягаад гэвэл харалтаа чон бүлгийн хин чин жинхэнэ зодоонч эвгүй гарууд аахгүй юу? Ер нь байнгын зодоонуудын хийгээд бүтгэхгүй зүйлс хийж авдаг. Гэхдээ л Алёша энэ хөөрхөн охиныгоо харсаар бичлэг хийгээд авчихсан гэж бод. Дурлсан охиноо ингээд орхихыг хүсэхгүй, бууж өгмөөргүй байгаа штт. Оройн гэртээ кино үзэж сууж идэл яг том үний хэсэг гараад Алёшач бантаад, ээжинч бантаад аав ээжтэйгээ кино үзэж яхад эвгүй хэсэг гарахаар яа гарахгүй хаашаа орж нуухтахаа мэддгүй байсан үе л дээ. Өрөөнд ороод дурлалт охиныхоо бичлэгийг үзээд таамаг дэвшүүлэн энэ сургууль байж магадгүй гэж бодсон болохоор Оросын VK буюу Оросын бараг Facebook гэсэн үг байхгүй юу? Сургуулийн нэр болоод 14-өөс 15 насны эмэгтэй сурагчийг шууд лайн хайгаад тийм ээ. 201-р сургуулийн VK гэх хаягийг олцголгүй яах вэ? Айхтар сталкер залиг шүү. Яа харахгүй энэ охин бол Алёшагийн дурлсан охин мөн байна. Тэгэл хаягийг нь ухаж түнхөөд ямар стори, ямар нийтлэл бичсэнийг нэгт нэгэнгүү харна уншина. Гэхдээ найзын хүсэлд явуулаагүй, чаадч бичээгүй. Одоохондоо зориг нь хүрэхгүй л байх шиг байгаа юм. Тэгэл ээж нар чинь угаасаа атман болохоор өрөөнд шууд л давхиад ороод ирнэ штэ. Алёша, хүү минь чи одоо өсвөр насны хүүхэд ээж нь чамайг том болж байгаа гэдгийг мэдж байгаа. Гэхдээ одоохондоо болохгүй, сонирхох хэрэггүй, анхаарах 3 зүйл байна. Арих, тамхи, эмэгтэй хүн. Эдгээр зүйлсийг чи Алёша дээжийнх нь ярьж байгаа зүйлс огт сонирн биш байгаа болохоор шууд чихвчтэй байсан болохоор дууг нь чанга дээр нь тавиад худлаа ойлгож байгаа юм шиг тийм аахан гэл толгой тохиостой ядж хахад бэлгийн боловсролын талаар ном аваад ирчихсэн бүгдийг нь тайлбарлаад болдоггүй. Дурлалт Баатар маань Викагийнхаа хаягийг олчихсан болохоор танилцах гээд гэртээ бэлдэж өгнө штэ. Сайн уу Вика? Би бол Алёша. Тийм ээ чиний нэрийг яаж мэдж байгаа юм гэж үү? Би зүнч. Энэ биш ээ. Сайн уу Вика? Би чамайг аль дээрээс хойш харж байгаа ахгүй юу? Тэгээ хоёлоо уулзаж явах уу гэж сүртэй гэртээ бэлдсэн ч яг очиж уулзаж ярилцаж танилцаж чадахгүй, зориг нь хүрэхгүй араас нь дагаад л сталкер даад л яваад байна хөөхөн. Тэгэл дагж байгаагаа мэддэхгүй гутлаа үдж байгаа юм шиг дүр мөр хэсгээл сүулдэ Викагаа хараанаасаа алдчихна. За ямар ч л байсан гэрийг нь бол мэдээд авчихсан. Харин чон бүлгийнхэн дандаа Викагийн гэрийн гадаа байж идэм юм лээ. Нэг нь Викад жоохон талтай, Вика харин тоодгүй байхгүй юу? Гэртээ ирсэн чи ээж нь нэг ахтай хамт ууччихсан инээгээд л их жаргалтай ахаар нь ороход сайн уу минь хүү энэ ахтайгаа танилд өнөөдөр ажилласаа халагдсан байхгүй юу? Тэгээд ээж нь тэмдэглэж өгөөд ч гэж ах шиг зайлвал хүүгийнхээ хажууд танихгүй эрэгтэй хүнтэй хамтаагаа болохоор эвгүй байдалд ороод хэлэх үгээж буруу сонгоод аргагүй штэ хүүд нь яаж ч утсан эвгүй л санагдана. Алёша өрөөндөө ороод хөгжмөө чангалаад уцаараа тоглох нь энэ үеийн хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг шүү. Дурлалт охин Викагийнхаа зургийг харсаар энэ өдөр өнгөрөв.
Зя маргааш нь хоёр найзаасаа гууж агаал Викагийн гэрийн гадаа отоод сууж байгаа. Чон бүлгийнхнийг сатааруулахын тулд хоёр найз нь байж байгааг нь харалда. Харцмарц бүр яа игээд аам би. Бүр дайлжгнаж өгөн заяа. Тэгээ сатааруулж авах хооронд Алёша гялс Викагийн орт руу ороод Викагаа хүлээгээд танилцахтаа хэлэх үгсээ цаасан дээр нямбайлан биччихсэн багштай асуугдж байгаа хүүхэд шиг дахин давтаж уншаад бараг цээжлээ цууж идэл ашгүй нэг юм хүсэн хүлээсэн Вика нэрлээ. Сандраад догтлоод Викагаасаа зүхтаад байгаа мó албаар таарах гээд байгаа мó Вика хогоо асах гэж яхад нь яг харц тулгарчдаг. Тэгээ хөвтлээ бэлдсэн танилцах үгээ ч хэлж чадахгүй. Тэгээ танилцаж чадаагүй байдалд ороод шууд энэ байранд амьдардаг юм шиг л дээшээ алхачнаа. Манай Вика бас цаатганд чинь нэх муу биш юм шиг байгаамаа. Алёша Викаг харах гээд орцныхоо шатны завсраар өнгийхэд Викач муу адил хараад хоёулаа зэрэг харц тулгарна шүү дээ. Хин харилцаагаа эхлүүлж чадахгүй би биенээсээ ичсээр сандарсаар. Танилцах гад өөрийнхөө хэмжээнд хангалттай хичээсэн ч дурлсан охинтойгоо ганц ч үг сольж чадахгүй байгаа манай хүүгүн жаахан өөртөө урам нь хугарчихсан хаягийг нь хараад ухаад сууж идэл Вика маань анхаараарай. 5 дахь өдөр манай сургууль дээр дискотэй хүн бүхэнд нээлттэй шүү ирээрэ гिचгсэн нийтлэл оруулчихсан байна. Вика руугаа найзын өсөлт явуулах уу, яах уу? Найзын өсөлт явуулах уу, яах уу гэдэл эргэлзээстэй. Хичээл дээрээ юм хичээлдээ анхаарах Викагаа бодсоор Вика энэ үеэр хичээл орж байгаа багш нь сайхангаар сурагчдад бүжгийн кино үзүүлж ихта доороо ганц шар ариг тавьчихсан. Нууцаар уугаад байгаамаа. Гинтэл манай Алёшагийн толгойд ёнг гэдэл бодол орж ирнэ. Мэдээж Викагийн дискон дээр очиж зоргоо чангалаад бүжгэн дөрнө. Хамаагүй хинхинийхээ биеинд хүрч чадахгүй, нүдрүүн байтугай царай руу нь харж чадахгүй. Ичээд бүр шаал өөр тийшээ хараад хоёр талд зүрх нь бараг дэлбэрлээ. Дуусныхаа дараа найз дээр очисон чинь найз нь байдгүй. Тэгсэн Викагийн найз нэрээд Вика чамайг дуудаж ингээ баярлаад очисон биш. Чон бүлгийнхээ ирчихсэн найзыг нь бүр цусыг нь гартал зодчихсан. Дараагийн зодуулах хүн нь мэдээж Алёша. Бүлцээтэл хөхөрдөл зодуулчихсан Алёшагийн ээж нь ойрлол, уйлал, аав руу яриад хүүчийн дүхлээ хатлаа нүур ам нь будааст авах юмгүй инээтрэ гэл аав нь сургууль дээр нь очиж уулзах уу гэхэд Алёша юу ч л зөвшөөрөх үү иймэрхүү асуудалд аав ээжигээ оролцуулахгүй штэ. Одоо зүгээр л Викаг Марти ёстой танилцсан үерхэн гэж бүр мөрөөдөл юм байна гэж бодсон болохоор хамт зодуулсан найзтайгаа 300 тоглоомын контр тоглосон шигээ. Харин нөгөө найз нь чааваас хамт яваагүй болохоор гимшээд жигт ч гэсэн гэрийнх нь гадаа гүлээд л гимшсэн царайлчихсан хүлээж ийсэн чинь Вика найзуудтайгаа ирээд найзтай нь уулзаж гэрийг нь заалгуулад авч ийна. Ой бас Алёша өөрөө гарахгүй найзыгаа гаргаад Вика ч гэсэн өөрөө уулзаж чадахгүй болохоор найзыгаа уулзуулад найз наран бид нарыг уучлаарай. Яг үнэндээ тэр өдөр албаар та нарыг зодуулаагүй шүү. Тиймээс сэдвүүлээ хамтдаа найзлаад цагийг 6-таа өнгөрүүлж болох юм гээд Вика Алёшад дэвтрийн цаасны 4-1 дээр нямбайлан бичсэн захиа өгдөг. Тэгээ тэрэн дээр намайг уучлаарай. Хэрвээ хүсвэл над руу залгаарай гэд бүр дугаараа өгчихсэн байсан болохоор манай хоёр чинь зодуулаад хөхөрчгсөн нүдтэй би бинийгээ тэврээд бүүн баяр бараг зодуулсан зөв юм болчихоо яач юу. Манай эд энэ өдрөөс эхлэн хамтдаа найзалж, нөхөрлөж, цагийг 6-таа хөгжүүлэлтэд өнгөрүүлж, тэгээд ч бас болоогүй, ир эмгүй, бүгдээрээ дүрсгүй, сахилгагүй. Магадгүй энэ нас хамгийн гэгээлэг бөгөөд хизээж дахиж том болмооргүй, яг энэ насандаа л үлдмээр олон сайхан дурсамж, мэдрэмжүүдийг үлдээдэг байх. Гэхдээ л Алёша Викаг найзын нүдээр хараагүй энэ харцвал Вика дурлсан залуугийн харц. Энэ эдийг маань харалтаа үнэн алзуу байгаас тээ. Найзуудтайгаа хамтаа хата яг л тархиа гээжгсэн юм шиг л болчдөг тээ. Цаанаасаа бүр нэг далжганамаар санагдаад байдаг л өстэй та нар. Одоо л нэг юм тэдний хайрын харилцаа эхлэх гээл ах шиг байна да. Азар бас манай Вика чинь эхлэл энтрээ тавиад нурууг нь дэрлээд би ч гэсэн чамд талтай байгаа шүү гэдгээ илэрхийлээд л байх шиг.
Викага Мопидороо хүргэж өчөөд гэрлүү нь оруулж өгөх гэсэн чинь Чон Бүлгийнхэн дөрмийн дагав хүлээж идэг. Манай хоёр ч хөдлөлцөө өдөл Викагийн орц руу гялц цухтана. Арай гэж цахилгаан шатандаа суугаад шууд Викагийн гэрлөө орсон чи аав нь дүүтэй хамт айгүй айхтар зогсож байна. Вика тэгэл ааваасаа 30 минут Алёшаг өрөөндөө байлгачий гэж зөвшөөрөл аваад өрөөгөө танилцуулахад маш олон пазлууд. Эднэр нь Викагийн аавынхын сонирхол бөгөөд аав нь хорих газрын тогоочор ажилдаг, маш ийдэг, сайхан хайртай шүү. Манай аавыг хорих газар ажилдаг гэд битгий агаарай айл гэж байна. Гадаач орой олсон болохоор Алёша явхаар болж Вика маань хальт гаргаж өгөхөр болно. Орц руу гарахад ханан дээр Вика бие үнэлэгч гэд биччихсэн. Тэгэл Вика би тийм биш шүү л гин. Угаасаа үгүй гэдгийг нь Алёша мэдж байгаа. Тэгэл Вика намайг тэрвэрэж гэж хэлэхэд Алёша түүнлүү хайртан жичирч Викаг тэрврээд тухайн нийлүүлэн хоёулаа яг л гинт хэрэг хийж гисэн хүүхдүүд шиг өвгтлээ айгаад хайраа яаж илчлэхээч ойлгохгүй, мэдрэмжээ илэрхийлж чадахгүй, зүрх нь бүр маш хүчтэй цохилж би бинийгээ зөөлхөн үнсээд үнснийхээ дараа бүрэл зүрх нь илүү чангаар цохилж байхад дүүн "Ана даруучаад орооч ээ. Аав дуудаад байна. Хурдлаач" эдэргээд дүүнэр юу нэг зэвүүн те. Ингээд Алёша маань нуугдан байраа арай гэж Мопид дээр ирэхэд нөгөөдүүл нь аль хэдийн Мопидыг нь унчихсан. Алёш шууд л зүхтэн мэдээж баригдана өвгтлээ хайсан ч гэсэн газар тоогоо шилэг аваад хагалчаад алалцсан шүү л гэж байна. Барахгүй гэдгийг мэдж байгаа ч гэсэн. Энэ үеэр цагдаагийнхаа эргүүл хийгээд явж байснаа "Наа чи юу болоод байгаа" талаар асуухад Алёша эр хүн шиг "Юу ч болоогүй. Бид нар ярилцчихин" гэснийг нь Чон Бүлгийнхэн үнэлээд толгойлогч нь зодохгүй бүр Мопидыг нөгөө явуулчлаа. Аз гэдэг шиг л. Ээж нь харин эмэгтэй найзтайгаа хамт үсээ будуулсан сууж байна. Ууж ийн, шүүн согтоод найз нь чамайг нөхөртөө олгоно. Хүүгийн чинь өрөөнд байгаа хивсэнд хараал шиг гисэн болохоор Алёшаг шүн сэрээгээд хивсээ хогийн цэг рүү аваачаад шатааж байгаа хэсэг нь бас л нэг хөөрхөн киногоо чимсэн хэсэг байсан. За дараагийн үзэгдэл бол энэ өдөр хайртай Викага Алёша маань гэртээ урьжээ. Вика өөрийгөө бэлдээдэл Алёшадаа бас хөөрхөн харагдах гээл. Дандаа гэртээ заван байдаг Алёша харин гэрээ цэвэрлээд "За цэвэрлээч гэжтэй та нар харж байгаа айлгүй дээ. Цэвэрлэн гэж л бас л яа. Гэхдээ сэтгэлэн сайхан юм да тий." Метроны буудлын дээр хайртай охиноо тосоод гэртээ оруулаад ээжийн өрөө галтаагаагаа танилцуулаад өрөөндөө оруулахад манай Вика чинь нэг сониуч болохоор "Энийг чи хийсэн юм уу? Энэ ямар гоё юм. Тэрийг би үзчихв" гэдэл манай хичмэхэд дурлалт залууг маань ичээж өгнө. Сүүлдээ хамтдаа тоглоод жоохон юм байж жимстэй ликор уугаад Вика нэг тийм гүнжлэг тавган дээр байгаа бөөлзгнүүдээ бүгдийг нэг нэгээр нь хурундаа хийгээд идэж мэтээд хундаг тулгаад уучгаж байгаа мó баларсан. Алёша аавынхаа диск тоглуулагчийг Викадаа сонирхуулаад манай хоёр ч ормон чиглэж, бүжиглэн, тэврэлтэн Ого. Алёшагийн ээж нь тун удалгүй орж ирээд ширээн дээр жимстэй ликор бөөрөлгөн байхыг бас эмэгтэй хүүхдийн цүнх джинсийн якыг хараад хүүгийнхээ өрөө рүү ороход нэг охинтой хамт унтчихыг нь хараад зүгээр л шок за. Хүүгээ нөгөө л багын л нялхаараа жоохноороо гэж боддог байсан чинь аль хэдийн бүр ямар том болоо вэ гэдэл энэ үед л ухаарч яагаад ч юм ямар хурдан том болцсон юм бэ гэдэл цаанаасаа нулимсан л урсаад байдаг. Их хүний хувьд үр хүүхдүүд нь хичнээн том болсон ч гэсэн үргэлжил жаахнараа байх юм шиг, үргэлжил хажууд нь нялхаараа байх юм шиг санагддаг. Эцэст нь Алёша Вика хоёрын анхны хайр нь 14 наснд иржээ. Зөвхөн анхны харц, анхны үгс, анхны үнсэлтээс илүүтэйгээр хайр сэтгэл яаж бидний сэтгэлд үлдэж, бидний амьдралыг хэрхэн өөрчилдгийг ойлгуулдаг бах. Энэхүү кино зөвхөн хайрын тухай биш. Анхны хайр, цэвэр ариун сэтгэл, өсвөр насны дундаршгүй хүсэл мөрөөдөл, хүний амьдрал тохиолдох олон асуудал, бэрхшээлүүд, найзуудын нөхөрлөл, чин сэтгэл, гэр бүл, өсвөр насны сэтгэл хөдлөл, догтлол гэд олон зүйлийг харуулж чадсан. Тэгээд өнөөдрийн манай гайд энэ хүрээд өндөрлж гин. Намайг дэмжиж сувгаа subscribe дараад лайк дараад сэтгэлээ үлдээгээрээ маш их урам зориг авд юм шүү. Цэцэг цэврүү шиг насаа хайрлаж би бидээ хаврын шувууч шиг намрын жимс шиг үгийг харамгүй хайрлаарай. Өөрөөсөө хүртэл харамлан байж хайрладаг хүн минь ганцхан чи байж билээ. Дараагийн гайдаараа уулзтлаа. Түр чаав.